Заах үсээ зүүч. Мандах төрийн малгай бүтэх төрийн бүс гэдэг лээ. Зам хол ажилч их шүү. Та зөвхөн бүс төдийгүй цог зал сүлд хэмэр нэр хүнд эрхэмсэг нандин ирээдүгэ зүүж байна. Цог хэмэртэй Монгол хүн та Монгол хүний нэр төрийг өндөр дөргөж Монгол хүний үн цэнийг эрхэмлэн дээдэлж яваарай. Сайн явж ирвэ та. Сайн явж ирлээ. Ирлээ олоо юу? Оллоо л. Дэндвэ хэдэн хүүхдүүд адуу нарааны хэлсэн байсныг нь олоод хашицсан байна. Тэдний ханч угаасаа мал нүцтэй нутагсандаа ээлтэй усууд та. Харин тий. Явдал судал байхдаа ирлээ олоод авлаа штэ юу. Ажилч сайхан бүтлээ дээ. Тэглээх үү. Бид хоёрын анзагч сайхан нийллээ. Та гэр бүл улс орондоо үнэтэй хүн. Монгол хүн Монголын баялаг. Нийт телевиз үзэгчтэй өдрийн мэндийг хүргэе. Манай Сүхбаатар аймагт албан журмын даатгчдын холбоо байгуулагдаад 3 жил болж байна. Ерөнхийдөө албан журмын даатгалын хууль, жолоочийн хариуцлагын даатгалын хууль хэрэгжиж эхэлснээс хойш 5 жил болж байна. За улсын хэмжээнд, аймаг орон нутгийн хэмжээнд хуулийн хэрэгжил бас хангалттай сайн зохион байгуулагдаж байгаа гэж ажлыг хариуцсан зохион байгуулж байгаа хүний хувьд ийм одоо ойлголттой явдаг. За манай Сүхбаатар аймгийн хэмжээнд бол 2015 оны 12 сарын 1-ний байдлаар 6600 орчим даатгалын гэрээ хийгдсэн байдаг. За 220-од сая төгрөгийн хураамж иргэдээс авч 57 иргэнд 30 сая төгрөгийн нөхөн төлбөр олгосон ийм одоо статистик мэдээлэл даатгалын салбаруудаас гарсан байна. За бид энэ жолоочийн хариуцлагын даатгалын хуулийг хэрэгжүүлэх хүрээнд орон нутагтаа аймгийн засаг даргын тамгын газрын санхүү төрийн сангийн хэлтс, за цагдаагийн газрын замын цагдаагийн газар, алав, автоэврийн үндэсний төв гэх мэт байгууллагуудтай маш ойр дотно хамтран ажилладаг. За манай Сүхбаатар аймагт жолоочийн хариуцлагын даатгалын гэрээ хийх хэрэгтэй 9 даатгалын компани байна. За 9 даатгалын компани ерөнхийдөө үйл ажиллагаанд чигдрээд явж байгаа гэж ингэж боддгоо. За даатгуулагчдын хувьд даатгалын талаар ойлголт бас харилцан адилгүй байна. За манай жолоочийн хариуцлагын даатгалын хууль бол нийгмийн захиалгаар гарч батлагдж хэрэгжиж байгаа хууль. Ард иргэдийн эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалсан таны төлөө одоо хэрэгжиж байгаа ийм хууль. За улсын хэмжээнд энэ албан журмын даатгалын хуулийг хэрэгжүүлэх ийм тусгай одоо нэгж байгуулагдаж ажиллаж байгаа нь бол би энэ жолоочийн хариуцлагын даатгалын хуулийн ямар их ач холбогдолтой энэ ард түмний төлөө хийж байгаа энэ одоо сайн үйлсийг дэмжиж байгаа маш том арга хэмжээ. За та даатгалын байгууллагаас нөхөн төлбөрөө авч чадахгүй байгаа. Даатгалын байгууллага жолоочийн хариуцлагын даатгалын хуулиар таны эрх ашгийг хохироосон ямар нэгэн одоо танд гомдолтой асуудал байвал албан журмын даатгагчдын холбооны Сүхбаатар салбарт хандаж эрх ашгаа хамгаалуулах ийм одоо боломж байгааг манай Сүхбаатар аймгийн иргэд, ард иргэд даатгуулагчид маань албан журмын даатгагчдын холбооны салбарыг байгуулагдсан цагаас нэхлэн дэмжиж хамтран ажиллаж үйл ажиллагааг мэдэрч бас өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалуулах чиглэлээр олон удаа санал тавьж хамтран хэрэгжүүлсэн гэдгийг би бас энэ зориуд тэмдэглэж хэлхийг хүсэж байгаамаа. За 13 онтой 15 оныг харьцуулахад аймгийн хэмжээнд албан журмын даатгалын хуулийн буюу энэ жолоочийн хариуцлагын даатгалын хуульд хамрагдсны хүрээ нэмэгдэж байна. За мөн нөхөн төлбөр авах буюу энэ хариуцлагын даатгал даатгуулаад эрүүл мэндээрээ эд хөрөнгөөр амь насаараа хохирсон хүмүүсийн нөхөн төлбөр авах энэ одоо байдал бас нэмэгдсэн байна. За нөгөө талаар манайх жил болгон аймгийн засаг даргатай гэрээ байгуулж ажилладаг. Аймгийн засаг дарга энэ албан журмын даатгагчдын холбооны салбарын үйл ажиллагааг маш өндөр хэмжээнд дэмжиж ажилдгийг бас энд зориуд хэлэх ёстой гэж бодож байна.